За тэгээд өөрийнхөө асуулт буюу шинжлэлийн ямар өвчнүүд илэрдэг вэ гэж нэр буюу Trevelyan синдром. За тэгээд өвчин болохоор краниофасциал өвчний гажигтай төрлийн хам шинж бөгөөд молекулар плазмат гэсний гипоклаз төхний коллабны чихний гаж хөвжил цэцэрлэгийн алдагдал нүүрний хөлтний өөрчлөлт зэрэгээр илэрдэг. За асуулт энэ өвчнийг өөр ямар өвчнөөс ялгаа онцлох шаардлагатай вэ гэмээр бол нэр синдром, Голлингийн синдром, Миллер синдром, Чарчийн синдром гэсэн дөрвөн синдромоос ялгаж онцлдог. Гэхдээ энэ зэрэг нь болохоор өөр өөрийн дагалттай хам шинжүүдтэй. Нэр синдром нь болохоор TCS-тэй төстэй боловч гарын хурууны гаж хөвжүүлсэн хавсарч илэрдэг. За Голлингийн синдром болохоор нүүрний нэг талын гажид тамга одоо нүдний дермоид одоо хавдар зэрэг шинжүүдтэй давхар хам шинжээр илэрдэг. За Миллер синдром болохоор нүүрний гаж хөвжил гарын дистал лимф анемиас хавсарч илэрдгээрээ ялгаатай юм байна. За гуравдугаар асуулт нь болохоор энэ өвчин ямар шалтгааны улмаас үүсдэг вэ гэхээр генетик шалтгаан. Ихтэй болохоор дисорфник буюу генийн мутац хамгийн нийтлэгээр илэрдэг. За тэгээд ховор тохиолдол гэх юм бол полар нэгсий одоо полар нэг D генүүдийн одоо шалтгаанаас за тэгэхдээ дөрөвдүгээр асуулт нь болохоор яагаад антериор орхон байд илэрдэг гэж үзэж болох вэ гэх юм бол мандибулаар гипоплазия буюу дөрөвний дутуу хөгжил дөрөвний харьцангуй урагш тамгаалт одоо шүтний цуглааны гачиг үүсэрдэг. Тиймээс өөртөө одоо шүтнүүдийн хоорондоо хөрөлцдөг бие антериор орхон байд гэсний гэсэн гэж үздэг байна. За тавтах асуулт нь болохоор рентген зураг дээр ажиглагдсан өөрчлөл нь байсан бэ гэхээр мандибулаар гипоплазия дээр жижиг харж цацсан антигонион ноч тэгээд зигматикон харч гипоплазия бацрын асуудал хангалттай хөгжөөгүй зэрэг өөрчлөлт байдаг. За 6-ад нь болохоор мандибулаар гипоплазия нь амгийн ямар үйл ажиллагааны асуудал болцсохгүй вэ гэсэн. Энд нь болохоор зарчлах үед болохоор үйл ажиллагаа буурах, тэгээд ярих, хэллэгт нөлөөлөх шүлс одоо залхих болон амьсгалах одоо хүндрэл үүснэ. Их ярианы хөгжлийн хоцрогдол бас болно. За 7-р асуулт нь болохоор нэрийн онцлогооны арга болон эмчилгээний гол чиглэл нь юу вэ? За энэ дээр нь болохоор онцлогоо буюу генетикийн шинжилгээ, 3D CT, за сонсголын шинжилгээ, speech language modulation гэсэн онцлогооны аргууд байгаа. Эмчилгээний нь болохоор мультидисциплинер тим буюу одоо гарлын үүдний эмс засал, чих хамар хооллон эмч, гажиг цэцлэн эмч, хил цэцлэн эмч зэрэг баг хамтлагын юм ажиллагаа эмчилдэг. За тэгээд reconstruction surgery буюу эрүү хацрын ясан хөх одоо чихний хэмэс судлаач эмчилгээ. За hearing out буюу дамжуулах төрлийн зүйлсийн хөх эмчилгээ нэ. Ортодонтик тритмент буюу дэлгэцсэн гэсэн. За нэмэлт нь болохоор илэрсэн хэл одоо хэлбэртэй старсны урагцсан ямар хэлбэртэй нэг шинжлэх ухааны болохоор яаврын хасаад буюу чиний өмнө байдлаа хагасны урагцаг. За тричл конференс гэсэн Голлингийн синдромын үед нийтлэг байдаг. За эцнэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед генетик зөвлөгөө эцэг хоёулаа эрүүл болж одоо шинэ мутацаас шалтгаалж болно. За тэгээд генетик тестинг буюу урмын амин шинжний эцсийн генетик шинжилгээ асуув. За 3-р хэсгийн онцлогоо нүүрний бүсдийн өвчлөлийг хянах энэ сенситив даруйд байна. За реклам сонссон асуулт хааны хөлчөөрийн фасбуу одоо жамдуулах хэлбэрийн дуудлын алдагдал шалтгаан болохоор экстернал аудитор канал фэсбүүкний сувны одоо цуг дахиад шалтгаан
За тэгээ насаараас буюу хөгжлийн гажиг. Энэ шалтгаануудын улмаас